Сайдаа өмөрсөн пэлдэг, сайдыг сүрсэн полдог хоёрын төвшин доогуур ур чадвар гэж 0. Эр хүн тугал хариулавч тугч барих өдөр ирдэг гэдгийг нотлон харуулсан нь илүү таашаалтай байлаа. Модон луу жилийн Монголын шок явдлын санал асуулга үргэлжилж байна. Мэдээж жудооч Баасанхүү, таеквондо, сүрэнжав, болор эрдэнэ, боксчин, Синдбаатар, сумогийн шин авраг, хоошоороо бямб сүрэн зэрэг тамирчид Монгол түмнээ баясгалаа. Оюун ухаан, ой тогтоолдоор олон монгол хүүхдүүд ухаанаа гайхууллаа. Луу жилд олныг хамгийн ихээр зочоосон шок болон хамгийн шок тулааныг нэрлэж байна. Тулаан Чотгонбаатар луу жилд 2 удаа дивжээнд дэвш тайзанд октогоор рингэнд бус заал танхимд нудраг зөрүүлээд 2 ялагдсан амжилттайгаар луу жилийг үдэж байна. Моторны чанарыг Яа, за уучлаарай энэ. Юу шийдчихв над руу. За. Очоод хамгаалагчдууд. За надад бол хувийн сургууль байхгүй. Би түрүүн сайн тайлбарлсан 45 хоногийн курс гэдэг бол энэ бол нэг тулаанд нь дөрмийн бас үйлдэл хийснийхээ төлөө Улаанхуудаас авч 7 хоног баривчлагдсанаа 72-д авсан шилийн сайн ирмэд шоронгоо судлагдлаа гэж мэдгдлээ. За 7 хоног суугаад гараад ирлээ. Отгонбаатар боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаярын 45 хоногийн жолооны курсын хугацаанд багш бэлтгэх саналыг эсэргүүцсэн өндөг шидэж бие халаагаад өөрийн амьдаа хэвлэлийн төлөөлөгч Отгонбаатартай гар зөрүүллээ. Сайдаа өмөрсөн пэлдэг, сайдыг сүрсэн полдог хоёрын төвшин доогуур ур чадвар гэж 0. Гардан тулаанд Отгонбаатар арал чац, авхаал цамбаа дутан зангидсан нудрагаараа бус загтансан хилээ ажилуулсан ч олон оноо алдлаа. Харин пэлдэг Отгонбаатар нь даргийнхаа аавын нутагт гих мэд зургийн тайлбар оруулах зэргээр пэлдэг урлагийн хар бүстэй мастрын хувьд сайддаа оноо авах хүсэл нь хүч нэмсэн байна. Тулаан боксынх нь цонхон хангарах гэдэг нэг ойлголт байдаг. Отгонбаатарын цонхон хагарч дараагийн танхимын тулаанд эмэгтэй хүнд хожигдлоо. Отгонбаатар 2 ялагдаж 7 хоног баривчлагдсан ч тулааны үр дүнд боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаярын 45 хоногийн курсээр багш бэлтгэх эргэлзээ дагуулсан хөтөлбөр тагчиг намжин босно нь тулааны гол үр дүн юм. Үндэснээ шигшээ багтаа үлдээ гэж өвдөг сүхрэн гуйхт нь Синдбаатарыг өршөөж уучлаагүй боксын холбооныхонд эцсийн эцэст уурлах биш баярлахад хүрч байна. Хэрвээ тэд уучлж ойлгосон бол мэргэжлийн боксын илүү шударга дивжээнд эд хаваа гайхуулахгүй ч байсан юм билүү? Хэрвээ тэд Синдбаатарт боломж олгосон бол бүр илүү боломжийг нь хаахч байсан билүү? Олимпийн эрх болгох сүүлийн 2 тэмцээний нийт бүртгүүлэх цагт нь бүртгүүлээгүй төлөө эрэгтэй боксчид хүн төрөлхтний их наадмыг өнчгөл байсны төлөө илүү их боломжоо алдагч байсан билүү? Монголдо хийсэн тоглолтынх нь өрсөлдөгчийнх нь эрэм чансаа энэ тэнцүү биш байсан ч эр хүн тугал хариулавч тугч барих өдөр ирдэг гэдгийг нотлон харуулсан нь илүү таашаалтай байлаа. Байр сав, машин тэрэг өгнө гэсэн худалдах бүхнийг туулж таваад гарсан нь тулаанаасаа илүү амттай байлаа. Синдбаатар дүүрэх багтаж байгаа шүү дээ. Эр хүн ч бас тийм их урт ачаа үрдтэй орцсон тохиолдол тийм. Амьдрал түүч одоо өнгөдөг босдог. Тэмээд одоо гайхамшигтай сайхан тамирчин гэдэг одоо ард түмэндээ сайхан харууллаа. Ялж чаддсан мэн гэдгийг харууллаа. Эр хүн боловс зорьсондоо хүрдэг бай тамирчин ямар ч хүнд бэрхшээл сорилт амьдралын хүнд бэрхшээлийг бас давж туулж чаддсан мэн гэдгийг сайхан залуу үед хүмүүст одоо сайхан харуулж бахархад болж өдөр дөрөөлж байгаад би их баярлж явдаг шүү. Ийж ямар их бахархтай шүү дээ. Тулаад ирсэн бэрхийг туулж даваад гарах алдах нэг өдөр байхад олох нэг өдөр ирдгийг батлан харуулсан нь багтаа байлаа.